төр хувийн хөгжлийн зөвлөлдөх механизмыг хөрөнгө оруулагчдын эрхшгийг хамгаалах зөвлөлийн дэргэд бий болгож байгуулъя. За энэ зөвлөлийн дор байнгын ажиллагаатаагаар бий болгоё. Тэгэх юм бол энэ саяны ярьж байгаа ашигт малтмлын хуульч байна уу? Бусад хуулиудын асуудлаар заавал энэ механизмаар дамжиж санал онолыг нь авдаг. Хууль тогтоомжийн тухай хуулиар ч гэсэн холбогдох этгээдүүдийн саналыг авах гэсэн ийм заалтуудтай. Тэгээс сүүлд нь одоо цаг хугацааны хайчинд орлоо гэдэг ингээд баахан төсөв батгаж байгаа хооронд сая бас баахан хуулиуд хуучин шинжлэх хоёрын яг зааг завсар дундуур ингээд орцсон. Тэгээд тэн дээр одоо тэр ашиг лицензийн дотор 30% гэдэг тэгэхээр нэрэн хайгуул хийсэн зардал өртгийг нь яаж тооцох юм энэ төргээд ингээд ийм ярилцлага зөвлөдөөгүй механизмууд бас манай хууль зүйн дотоод хэргийн яамны өрөөнчтэй сангийн яамны өрөөнд дэр ч гэсэлтэр нийтлэг гарч байгааг цааш та анхаарч энэ төр хувийн хөгжлийн зөвлөдөх механизмыг төр хувийн хөгжлийн одоо диалог хилцлийн ийм механизмыг одоо энэ хөрөнгө оруулагчдын эрхшгийг хамгаалах зөвлөлийн дэргэд байнгын ажиллагаатай байгуулж тодорхой асуудлаар цаг үеийн шаардлагаар болон системтэй улирал бүрээр хүмүүс харуугаар хуралдаж хувийн хөгжлийнхаа үгийг сонсдог ийм шаардлагатай байна.